Жаа эцэг тэнгэр их дэлхэ эрхэс харгийн ивэлдор уул хайрхад ус морин удмын дээцийн гişиг дор хаан их төрийн харт цагаан сүлдэн дор хамаг Монгол төмнө заяа төссөн хэмэр дор асан бадар хариун галын ам их хүчин дор аялгуу их шиг ёройл магтаалын агуу өвдөс чадал дор тэнгэрл ус тэнүүн тогтун ган гачиггүй зуд турхангүй байгаль дэлхэ баян дэлгэр өлн нохоогүй өнчин нишиггүй төр улсын төвшин дөвхнөн худлахаагүй кэр хилэнцгүй ард алвт нь амгалан тэнглүүн айх төгшг аюул эндэлэг Исэн гүсн бийлжээ ертөнцийн жаргалыг эдэлж явдахэ гэгээд цацлын өснөд нь шившээд цайс унаан дээжийг өргөж даатгаж ирсэн өндөр дээцэнт нь ухааныг өв болгож өртөөлье. Мэргэд дээцэнт нь сургаалыг мэдлэг болгож уламжилъя. Алтан цэнгэр хязгаар ховд нутгийн ах トゥ 10 нугсаатнан нэрийн өмнөөс ёройл дээд исэн гүслэн тэгш дүүрэн байхын ёройлыг өргөе. Жаа эрүүлэнх явхаас илүү эрхэм дайдын жаргалгүй гинэ. Эрүүл үед саруул ухаан оршнаа гинэ. Хамаг олон монголчууд хаа байсан газраа хан гэх ханиадгүй тон гэх томоогүй ёо гэх өвчнгөө ёх гэх зовуургүй. Шимтэй монгол хүнсэн шилт сонгож хэрэглээд агаар усандаа нариусаад амьсгал үрдэн уужраад көнгөн шингэн байж көшөө чилээгүй байж тэнүүн дэгш байж тэргүүн өндөр байж энэ биеийн насан туршдаа эрүүлэнх саруу сайхан эрч хүчээр дүүрэн өнгө зүсээр тунгалаг явахын эрхэм нэгэн хүсэлт нь биелж дүүрч явах болтгоё. Хүрээ. Жаа эдийн гişиг савдаан эрдмийн гişиг оюундаа гинэ. Эд гэдэг хүмнэ энэ үеийн хэрэгцээ ихээ сунсан цагаас авна энэ насан туршийн хэрэглээ билээ. Өнөр Монгол төмнө өргөө гэрн төглөг өөрийн биедэн тухлаг үздэг халиадаг нь вэлн өмсдөг зүүдэг нь бүрн иддэг уудаг нь элвэг эдэлдэг хэрэгэлдэг нь дутуугаа бүрн дундуурга дүүрн хурдан нунаата хур хөрөнгөтэй хувь гიშг нь арбан байж сүргэн малн өсч сүү цагаан бэлхэж амун тоста алта хангаадаа өргөлтэй их дэлхээдэн ээлтэй эзэн оршихуудаа нэнэрлтэй эдийн тэнгэрт ивэгдэж нүнжиг дүүрн нүрийн буянтай явах эдийн хүсэл нь биелж дүүрч явах болтгоё. Хүрээ. Жаа мэдлэг гэдэг мянган нүгийн тайлал мэтгэхгүй гэдэг мянган нүгийн таглаа гинэ. Хүмүүн гэдэг нь ухаанд орсон цагаас авна учир ихийг мэдж орчин тойрноос нь аваад олон зүйлийг таньж амьдралын сүр чадвар арга ухаанд суралцдаг билээ. Хотол олон монголчууд хорвоогоос тайллаа нь олж сав ертөнцийг таньж сайн мууг ялгаж жам ёсыг таньж жаргал зовлон ухаарч өв соёлоо таньж өвгдийн ухаанд нэвтэрч тарих оюунаа нь тэлж таньж мэдхийн хүсэлт нь биелж дүүрч явах болтгоё. Хүрээ. Жаа ингээд эрүүлэнхийн хүсэл эдийн хүсэл танин мэдхийн хүсэл гэснээр эврэ гагц үеэр биелүүлж чадах энэ гурван хүслээ дүүргэж чадсан хүмүүнийг биян засан хүмүүн гэжээ. Жаа олноо хүч оломгоо далаа гинэ олонтой болжин баянтаа гинэ. Хүмүүн бултаар күн тэтгэлтэй сайхан харилцаад хүсэл зоргоо мэдэлцээд хүч чадлаа нийтгээд 10 хуруу шигээ нэвцээд атгсан шагаа шиг багцраад ажил үйлэндээ нэгтрээд дэм-дэmäндэн дээсмэт ирчилж дэлгэрэх үлийг дүүргэх халуун бат итгэл дор харилцсан нэгдэж хамтран бүтээхийн хүсэлт нь биелж дүүрч явах болтгоё. Хүрээ. Жаа ганц модон гал болдгоо ганц хүмн айл болдгоо гинэ. Хосоор тул хорвоо ертөнцийн жамар арга билгээр тэгшрэх амьдралын хуулиар аавын голомт салгах көвөн нүрийн ёсоор айлын гал бадрах хүүхэн нүрийн заяагаар зам сайтай ханилж заяагаа өргөж зам бойлонд жиргал нэмж удам сайтай ханилж угсаагаан тэтгэж улсдаа нь өрх нэмж уул усандаа нь өргөл нэмж өргөө гэрийн хос бахан болж өргөн хорвоог туулах хос жигүүр болж өн хоршоод эгшиглэх хос аялгуу болж өр зүрхнээ итгэлт хос амраг болж хайрандаа бэгчиж хамтын зүтгэлдээ дэвчих ханийн хүсэлт нь биелж дүүрч явах болтгоё. Хүрээ. Жаа үртэй хүмүн жиргадаг үндэстэй модон накалдаг гинэ. Хайр дээрт нь хайр нэмж халуун бүлтэн жиргал нэмж биеэс нь биелж бэлэг оюун арт нь хүмүүжих удмит нь залгаж ургийт нь тэтгэж ухаанит нь өргөж үчгийт нь өргөлжилүүлэх алдар нэр арт нь угалж ард түмдэн танигдах өтлөгт нь өргөж асарч көгшрөд көлит нь хучих
Хүрээгүй газарт нь хүрч хүслийт нь биелүүлэх, одоогүй газарт одж оюун итэн залгах, оконтой хөвөөтэй болж олон нүр саттай болж өнөр өтгөн болж элхгүйт нь эм тэгсж иргэх, үрийн хүсэлт нь биелж дүүрч явах болтхээ. Хүрээ. За ингээд хамтрахын хүсэл, ханийн хүсэл, үрийн хүсэл гэсэн бусдын хамааралтайгаар бүтэн биелдэг энэ гурван хүслэн дүүргэж чадсан хүмүүнийг гэрэн зассан хүмүүн гэжээ. За. Үгээр нь шинжиж, үйлсээр нь таньнаа гинэ. Дуудах нэрийг эцгэх өгдөг, дуурс халдрыг эврэн олж авдаг гинэ. Аав ээжийн үр суултаар ажил мэргэжилдээ нэзэн болоод авьяас чадвараар нь тодроо товаагаад аймаг улстай хүчээр өргөөд төрд түшигтэй тэнгэр түнэнтэй газарт гав ята галтаа цогтой олныг оролж төмнийг төвчэлж күмнэ дайтай күмэн явах эзэн эрхийн хүсэлтэн нэгнэгт биелж дүүрч явах болтугай. Хүрээ. За. Нуур амгалан болжим нухс амгалан гинэ. Төр төвшин болжим төмөн олон амгалан гинэ. Их Монгол улс минь энк амгалан, элхэн саднаар нь сэтгэл амгалан. Төр улс минь төвшин амгалан, төмөн бочсон төгөлдөр амгалан. Гал уснаа аюулгүй, газар тэнгэрийн шалтаггүй, гайз уулан тахалгүй, газаа дотоод дайсангүй. Амар амгалан ашид мөнгө оршин тогтнох, энк амгалангийн хүсэлтэн энкэд биелж дүүрч явах болтугай. Хүрээ. За. Окторгуун салхин оосргүй, орчлонгийн күмэн мөнгөгүй гинэ. Гэвч хүмүүн үүсгээс аваад Көх Монгол орчхаас эхлүүлээд төдүүгээс өдөг хүртэл 48 олон зуун мянган жилийг өртөөлээд тэр хүчрхэг өндөр өвгдийн үргэлжилэл болоод өвгдэмтийн удам залгаад өнөөдрүүдэн байж л байна. Көх монголчууд цугаар нь Көрстийн хаач үр бүтээлээр нь үргэлжилж, үр удмаар нь үргэлжилж, үлгэр түүхээр нь үргэлжилж, үлдээж өвлүүлэх их сайхан норн эрхэм нанд нь өв бүхнээр нь үргэлжлэх мөн коршхуун хүсэлт нь мөнхөд биелж дүүрч явах болтугай. Хүрээ. За ингээд эзэн эрхийн хүсэл, энк амгалангийн хүсэл, мөн коршхуун хүсэл гэсэн энэ эзэн төрийн эрх хүчин дор биелдэг энэ гурван хүслэн дүүргэж чадсан хүмүүнийг төрэн зассан хүмүүн гэжээ. Монгол түмэн заман дэлгэр заяан тэгш 9 хүсэл нь биелж 9 үед анжиргаж явах болтугай. Хүрээ.